Таныг нөгөө анх эмч болж явах үе чинь шал өөр байсан шүү дээ. Тэгэхэд бол гайгүй байсан мэт тийм хүүхдийн яраа өвчлөл эндэгдэл өвчлөл эндэгдэл гайгүй байсан. Тэгсэн одоо ингээл агаарын бохирдол, хөрсний бохирдол, идэж ууж байгаа хоол хүнс одоо тэгэл дахиад чинь л одоо янз бүрийн гормоноор тарьчихсан дахиад байх юм уу? Дэндүү хөсөлттэй том бүдүүн захиануудын тэр чинь одоо мэдээч хэрэг ямар нэгэн аргаар тэрийг тийм болгосон химийн элементүүд бодисууд хэрэгжилж ижил тийм болж байгаа ш. Тэгээд оршин суугаа байр орон энэ төргээд л одоо манайх чинь гişэн сайхан цэвэр агаартай гоё орон билээ. Одоо тэг чинь хотын агаар бол бас хэцүү л болоод байна шүү дээ. Тийм. Үнэхээр одоо ихчүүд зарим нь айж гин. Одоо энэ гудамжаар явж байгаа машинуудыг хардаг. Бараг ингээд жижиг машинтай машинуудаа араасаа угаартмаар байгаа ш. Тийм их машинтай, тийм их одоо төвчрэлтэй энэ чинь бас л нөлөөлж байгаа ш. Тэр болгоны ч одоо бүгдийн эмчтэй холбоод байж болохгүй. Яагаад гэвэл чи эмч одоо энэ манай хүүхдийг төрүүлж чадсангүй гэсэн хэл ам янз бүрийн юм бол их байна шүү дээ. Ерөөс үнэндээ. Тэгтээ яг хөө одоо зүтгэсээр байгаад л одоо өдий хөрхөө ямар ч байсан сэтгэл санаагаараа зүтгээд байхад бол бас болно.